Бид хаана явна вэ? Монгол хүн урлаг спортын хувьд бусад дэлхийд өрсөлдөж чадж байна. Харин Монгол үндэстэн, нийгэм, эдийн засаг, бизнес засаглалын хувьд хэр өрсөлдөж байна вэ? Бид хөгжиж байна уу эсвэл хурж байна уу? Энэ асуултад өгөх бодиттой объектив бас шинжлэх ухааны хариулт бол өрсөлдөх чадварын судалгааны дүн юм. Хөтлөгч, эдийн засгийн ухааны доктор Отго Чулуу. Дэлхийд өрсөлдөх Монгол урьяатай өрсөлдөх чадварын удаагийн нэвтрүүлэг өгөр хэлж байна. Өнөөдрийн манай хүндэт зочноор улс төрийн ухааны доктор Амбатга хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд уламжлал ёсороо би ингээд хамгийн түрүүнд нэг асуулт асуудсан байгаа. Та товчгоо хариулахыг бодороо. Өөрийнхөө ингээд одоо боловсрал, сурч мэдсэн зүйл, ажил товчгоо ингээд танилцуулахгүй. Бидний үеийнхэн чинь бас нэг давуу тал байх шиг байна. Социализм, коммунизм үүсгэсэн. Тэр утгаараа би Уралын улсын их сургуулийн философи ангид шинжлэх ухааны коммунизм онлын багшаар бүр төгсөөд 84 онд. Одоогийнхоор бол бакалавр уу та? Одоогийнхоор магистр нэг диплом хамгаалсан. Диплом хамгаалаад 5 жил суртлаа шууд магистр болов. Тэр кредит нь өндөр болов. Тэгэхээр коммунизм мэдж байгаа одоо арс нийгмийн мэдэн гутаад мэдэх үед орлоо чинь тэгээд миний хамгаалсан зүйл бол арчлын онол оролдоо. Хаана хамгаалсан бэ? Энэ шинжлэх ухааны академид хамгаалсан. Тэгээд тэнцээ бол Германд сурсан гэдэг харин би тэр. Герман ч дундуур нь тэр Германы засгийн газар тухай үедээ бол 90-ад оноос хойш та. Монгол улсын зах зээлийн эдийн засаг руу орох тэр болсон хүчний дэмжийг асар том хөтөлбөр гарсан байгаа. Тэр Карл Дуйсбергийн нийгэмлэг гэдэг жилдээ нэг бараг 20-од орчим дунд чадны албан агчдыг сонгож шалгуулад авчиад яг л зах зээл онол. Тэгээд та нар бодлоо 93 94 онд бид нар Германд бичэл 2 дахь юунд нь явлаа да. Зах зээлийн эдийн засгийн онолыг сонсноос хойш, эрэлт нийл сонсноос хойш. Тэр бүгдийн заасан. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийг асар их анхаарал тавьж исэн санагдтыг. Тэгээд гिचээл орохын хажуугаар ер нь баг хагас бүтэнээр алхасалгүй тэр Германы жижиг дунд үйлдвэрүүд явуулж үзүүлдэг. Тэгээд тэр нь бол бидний сурсан сургууль бол гадаад бодлогын академи гэдэг нэртэй. Тэгэхээр чинь яг газар дээр эдийн засгийн хэрэгжилт зах зээл яаж явдаг танд л бастай сурсан. За миний одоо боловсролууд бол ингээл явсан л да. Юугаа докторын зэрэг хамгаалсан сэдвэн сая юу байсан бэ? Сэдвэн бол яг арчлын онол арга зүй тэгээд Монголын улс төрийн хөгжилтөд жоо хамааруулж тэр загвар нь бууж ирэх талаас нь би нэг судалгаа хийсэн мэт тэрийг л тулгуур хамгаалсан. Дипломын ажлын сэдвэн Уралд хамгаалсан. Тэр чи одоо хүн сонсвол одоо үргэх байлгүй дээ. Аз дахь ардын ардсан хөдөлгөөний тоймч хөлөөнөх тэгээд яг дунд Монгол оруулж байгаа юм. Монгол шин Азтай оруулаад. Тэгэл явсан. Тиймээс би коммунизмаар сайн мэднэ. Маркс Ленин багшаа сайн мэднэ. Арчлын ондолчдооч одоо чадлаараа л үз судлаад. Бид тэр дээр бас нөгөө би Германд төгссөн л доо эдийн засгийн онлын түүх гэдээ ордог байсан. Тэгээд тэн дээр бидэрт юу заажсан бэхээр 70-аад онд одоо энэ капиталист гэдэг баруун орнуудад маш их зүүн тийшээ хазаасан гэж үздэг л дээ. Яг тэгвэл зүйлт холбоот тус одоо өнөөдөр бидний ярих гэдэг өрсөлдөх чадвар гэх юм уу та. Ерөөсө бүх үзүүлэлтээр ингээд гүцээ төрүүлсэн. Саран дээр бараг юу сансардлын хүн нисгдсэн. Эдийн засгийн нөхцөлтөнд бүр үнэхээр өсрөнгүү гайхамшигтай. Тэгээд одоо ядуурлыг устгасан ч гэдэг юм уу ингээд энэ социалист блокийн орнууд нэг хэсэг бол ингээд барууны орнуудаас илүү гарцсан юм шиг зарим барууны улс төрчид гэж үздэг байсан юм лээ. Тэгээд нэлээд зүүнний бодлого явуулсан. Гэтэл дараад нь одоо Маргарет Тэтчер, Рональд Рейган эдгээр гарч ирээд одоо неолиберал улсууд гэдэг юм л неолиберал үзлийг хийсэн юм. Эдгээр болохоор энэ өрсөлдөөн бол явж байна. Гэхдээ цаана хоёр өөр одоо соёл яваад байна. Нэг нь болохоор одоо хувийн өмчтөр тулгуурсан, хүний эрхчлөө, одоо хүний зам ёсны сайхан амьдрах гэсэн хүсэлтээр тулгуурсан нэг юм байна. Хүн өөрөө өөртөө л халамж тавьж чадна. Төрөөс халамжлаад хахаар тэр хүн чинь улам амьдрах чадваргүй болоод байна. Зүйлт холбоот улс болохоор ингээд төр бүх юм халамжлал хаана ажиллахын зааж өгнө, хаана юу сурахын зааж өгнө ингээд төлөвлөсөн байна. Төлөвлөсөн тэр нийгмийн их ашигын төлөө тэр хүн бол өөрийгөө доош нь дарах хэрэгтэй мөн. Тэгэхээр энэ хэдийн эдийн засгийн үед өрсөлдөөд
ялаад байгаа юм чиг цаанаа бол нь улс төрийн ч гэдэг юм уу эрх чөлөөний өршөлтөөн бас давхар яваад байна л гэж үздэг байсан юм л. Тэгээд одоо ингээд түүхээс харахад бол хэрвээ Рейган Маргарет Тэтчер хоёр тэм зөрөгтэй одоо хувийн эрх чөлөөрөө хандсан зөрөгтэй реформ хийж чадаагүй бол өнөөдөр бас л одоо энэ Португал шиг ч юм уу Испани шиг Грек шиг те ийм арслсан гэхэд арслсан би социалист гэхэд социалист биш те ийм болцсон байх байсан болов уу гэж боддог юм. Энэ дээр бас манай шинжлэхүүнүүдээс ярих юм бол юм бол хуужин бол марксизм гэх нэг л байсан. Эргэлзэх юм байна. Одоо ч юм байхгүй ч олонлог. Тэр утгаараа хамгийн энгийнээр барууны зүүнний гэд тэр жоохон ангилж байгаа санаа шүү дээ. Тэрнээс биш муулж байгаа утгаар. Зарим хүмүүс барууны үзлүүд сайн зөв гэж үзэн, зарим зүүнээ. Тэрний уг нь боллоо бүр явж хүний мөн чанартай холбоотой гэдэг юм л да. Жишээлбэл ингээд эдийн засаг руу хамаатууд бас нөгөө Фордын анх гаргасан дээр нөгөө менежментийн X онол нь Y нь байл да. Тэр шиг үгээр хүн бол ерөнхийдөө залах уу гэдэг концепт боловруулад залах уу чинь бол жижиг юм дээрээ сэтгэл ханамж авч байвал болоо гэдэг. Тэгмээс нөгөө конвейер систем дэш эндээс нэг ингээл өдөржин гэхэд бол тэр хүнд бол хангалттай учраас тэр хүн ажлын чадвар сангаш. Одоо Y онол гэдэг нь одоо миний л унснаа шүү дээ. Биш хүн чинь бол бүтээлч сэтгэлгээ те. Бүтээлч мөн чанартай учраас бол тэрийг явцууруулах юм бол тэр чинь тэгээд тун утахгүй рутин ажилдаа ингээл сэтгэл ханамжгүй болол тэгээд ажлын үзүүлэлт нь буурна. Тэгмээс яг хөглөр жаах өргөжүүлээд тэр хүний маневр хийх чөлөөтэй тэрийг хөдлөх чадварыг нэмээд байх юм бол тэр хүн сэтгэл ханамжтай байна, ажлын чадвар өндөр байна гэдэг их л энгийн тайлбарсан байдаг шүү дээ. Тэрүүтэй адилхан барууны онолчин бол хүн бол бурхнаас яг цутгаараа өөрөө чадамжноор одоо юу санда психоанализтэй тэгдэг шүү дээ. Меланхолик, сангвиник, холерик гэдэг ингээд зан чанар байна шүү дээ. Тэгш бол тэр хүн би меланхолик болъё гэж байгаа юм биш. Ерөөсөө л гений нөгөө хөгжлөөр л тийм болсон. Тэгэхээр чин тэрийг ялгах юм бол тэр хувь хүн чинь өөрөө мөн чанар нь илэрхтэй илүү сайн гэдэг. Зүүнний онлынх нь би бас их л бүдүүн маргарэд шүү дээ. Зүүнийх болооч биш ээ. Хүн ялгаатай боломж нь нийтлэг шүү дээ. Сошиал амьтан. Тийм учраас бид нар тэр талыг илүү ярих хэрэгтэй гэдэг. Тэгээ нөгөө барууны онол зүүнний онол гэж сая жишээл Рейган Тэтчер энэ юм бол яг л үнэхээр яг барууны онол шүү дээ. Тэр хувийн чадамжийн нээх тал дээр бүх анхаарлаа хандуул. Тэгэл татврын бууруул хийх юм дээр. Яг бол барууныханч бол нийтийн эрүүл мэнд, нийтийн боловсрал, нийтийн бүгдийн толгой илнэ гэдэг юмс үгүй тийм байхгүй. Сурч чадсан сурна биз. Хүн арх угаад байх юм бол илэгч муудна гэж заагаад таад арх угаад илгээ муудуулаад байх юм бол тэрийг ягаад бусдын мөнгөөр татвар мөнгөөр энийг имжлэх ёстой. Ингээл ингээ хатуу юм шиг байгаа. Зөөнөх ч эсрэх ёстой. Тийм барууных миний ойлгосноор л юм шиг байна. За энэ хүн ямар ч бизнес хийх хэрэгчлэн байж мөнгөтэй болчих. Мөнгөтэй санхүүгийн чадвартай хүн бол өөрийнхөө эрүүл мэнд боловсролд төрөөс илүү анхаарал тавиад төсөвд ямар нэгэн дарамт үзүүлэхгүй харин ч ингээд үнэтэй энэ тариа хэрэглэн тэрийг одоо үйлдвэрлэж байгаа эмийн компаниуд төр чи орлого болж очино. Тэгээд ядуустаа тойрон утгаараа хэрэгтэй л гэж үздэг л дээ. Энийг одоо би нөгөө өрсөлдөх чадвар руугаа л ойртуулах гэдэг. Ер нь тэр одоо хүний нийгэмд үүснээс хойш хоорондоо өрсөлдөөл байгаа байхгүй. Тэгээ энэ яг манай энэ бидний энэ гаргадаг өрсөлдөх чадрын тайлангаар бол цаана ямар онол байна вэ гэхээр төвд нь бол нэг хүн байх хэрэгтэй. Хүн сайхан амьдрах хэрэгтэй. Аль үндэсний гэдгээс үл хамааран. Тэгээ тэр хүн сайхан амьдрахын тулд бизнесийн орчин зүв байх хэрэгтэй. Өрсөлдөөнтэй эрүүл шударга. Тэрний тулд нөгөө төрийн дэмжлэг гэх юм уу эсвэл тухайн үндэсний улс төрийн орчин ч гэдэг юм уу тэр нь бас эндээс хаад болдгоо өршлүүлдэг байх хэрэгтэй гэсэн ийм л одоо цогц үзэл баримт гэх юм уу өршлөх чадварын онол гэдэг. Тэр ерөнхийдөө үндэстнүүд бол өрсөлдөж байгаа. Гэхдээ дундаж иргэнээрээ дамжуулж өрсөлдөнө. Тэр хүн одоо хэр санхүүгийн хувьд хэрэгчлөөтэй байна. Улс төрийн хувьд хэр хэрэгчлөөтэй байна. Энэ орчныг тухайн үндэстэд яаж бий болгож чинь гэдэг. Энэ талаас нь харьцуулаад байгаа юм л да. Тэгэхээр мэдээж таны нөгөө сурсан юм дотор ч юм бол байгаа. Зөв нэр нь өөр л гэж би хэлэх гээд байна. Тэгээ таны нөгөө судалгаануудыг би уншижсэн их олон жил бусад хүмүүсийн судалгаагч имтгсэн юм байна.
www.academy.edu юм байна гэд. За эндээс харж байхад бол өнгөрсөн 30 жилийн одоо манай энэ улс төрийн шилжилтийн гэх юм уу да түүх байна. Онл арга зүүн талаас нь шилүү гут талаас нь ингээд хараад одоо түүх болоод үлдээсэн юм байна. Тэгэхээр тэр бол тоочоогүй. Яг ингээд арга зүй ашиглаад ингээд тодорхой дүнлэлтүүдийг гаргацсан байна л да. Тэгээд тэр дундаас нэг үг надаа маш их одоо содон сонсогдоод байсан. Хос шилжилт гэдэг та өөрөө мэддэг байх та. Хос шилжилт гэдгээ та ер нь жоохон тайлбарлаад өгөх. 1990-ад оны арчсан хувьсгалаар чинь үндсэндээ их зоригтой орсон буюу шийдвэрлэл зохиолтой маш том хоёр одоо нөгөө суур асуудлыг барьж авсан тэр л гэж би ойлгодог. Тухайн үед бол хос шилжилгээд манай эрдэмтэд ярьдаг л байсан. Тэр нь үгээр бол төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засгийг зах зээлийн аргаар өөрчилнө, чөлөөлнө. Зах зээлийн арга нь зах зээлийн эдийн засаг гэдэг. Нөгөөх нь мөн адил нэг намын ноёр хол бүхий ганц монополь үзэл суртал бодлоготой энэ улс төрийн чинь хүн рүү буулгаж ирэх ёстой. Тэр юмнууд бид нар арчлалын аргаар хийнэ гэх. Тийм учраас тэгээд нэг өсөндөө арчлал зах зээл гэж бид нар хосолж яриад байгаа чинь тэр санаа л да. Тэгээд одоо хятад улс бол арай ингэхгүй байгаа шүү дээ. Жишээл манай ойр тойрны адилхан тухайн үед ингээд хөдөлжсэн Төв Аз улсуудын хар тэд нар улс төрийн атгсан ивэрэ нэг нам гэд нэрлэлдэггүй магт бол хуч намын л бүтцээрээ барьсан нэг хүний ч юм ингээ болоод яг эдийн засгийн яг хөдлөөд багш. Тэр нүүдэн дээр контролдод байна шүү дээ. Тэгэхгүй энэ хоёуланг ингээд явал. Тийм учраас хос шилжилтгээд явсан. Тэр бол концептуал нь өнөөдөрсөн зүв байсан байна. За эхлээд энийг хийчихье. За болохгүй бол тэр тийм баг. Зөрөгтэй орсон. Тэгээд тэр энэ санаа бол өөрөө Монгол улсын үндсэн хуулинд бол концепт зүйл орсон юм байгаа. Тийм учраас хувийн өмч, хувийн хэвшил гэдэг ойлголтууд чинь яг өмчлийн асуудлаар маш тодорхой ороод хажууд нь хүний эрх хилэн маш тодорхой ингээ заалтууд орсон. Их зөрөгтэй орсон. Тэр нь ч их зөв байсан юм шиг байгаа. Харамслал нь өнөөдөр хос шилжилт гэдэг бол хос гэдэг талаас нь ярихгүй. Ингээл тус ч юм уу. Эдийн засгийн хаал яриад байна. Одоо бид нар улс төрийн шинжилгээний улс төрийн хаал яриад байна. Тэгэд ингээд жирийн хүнээс ингээ асуух юм бол эдийн засгаар ямар шиг байдалтай нэг асуух юм бол баг хэлж чадах байна. Харванд байгаа мөнгөөр л хэмжин шүү дээ. За нодлон талхыг одоо хэдэн нүрээ авч зодооч жоохон энэ дээр гэл. Гэхдээ тэгэл инфляцийн тухай ойлголт мэдчихгүй, инфляци мэдхгүй шээж бол тоогоонч мэдхгүй шүү. Гэхдээ тэр чинь өөрөө карманаар хэмжиж байна. Ингээ болоод байгаа. А улс төр маань хаана яваад байгаа юм? Энэ арчлал үйл явц маань хаана яваад байна гэхэлээс баргийн юм л хэлж байгаа. За нэг жаа хил амтаа нь бол станаар эрхчлөө боогдуулаад үг хэлэх эрхчлөө хаагаал одоо энэ тэрийг ярих байх л та. Тэгэхээр чинь бидний чадлаараа энэ эдийн засгийг бид нэр үнэхээр биш. Бидний major сэдв бос судлаа нь бол яг арчлах процесс, улс төрийн хөгжил. Тэгэд энэ тал дээр нь бид нар хараад энэ хоёр чинь хооронд хамаатай үгүй гэдгийг л бид нар дүгнээд байгаа юм шиг. Угаасаа энэ хөгжлийн шинжилгээ ухаан чинь бол концепц дотор бол эдийн засгийн тодорхой төвшөнд хүрчээж энэ юм явдаг аа. Эсвэл энэ эргээд улс төрийн эрх чөлөөч нь эдийн засгад тэтгэдэг энэ дэргээд зайлшгүй хамааралтай байна. Тэгэхээр бид нар улс төрийн хөгжил талаас нь асуудал хаана байна гэдэг яриад одоо эдийн засгийн хаанаар бол энэ байна гэдэг тэрний корреляцыг хараад аль нь алигаа өнөөдөр тэтгээд байгаа, түлхээд байгаа гэдгийг л ярих хэрэгтэй байна. Тэгмээс хос шилжилт гэж чинь бол манай үндсэн хуулинд орсон концепт учраас энийг бид нар хайж болохгүй л гэж хэлдэг. Тэр яг эдийн засгийн хувьд би ч нөө эдийн засгийн учраас нөө эдийн засгийн хувьд ярихаар хятадын хөгжлийг бол нөө градуализм гэдэг шиг байна. Градуализм одоо айжмаар ингэж чөлөөлж хэлсэн. Эдийн засгийн хувьд шүү дээ. Польшихыг болохоор одоо шок терапи гэдэг. Одоо шууд л ерөөсөө үнийн чөлөөлөл воучер буюу эрхийн бичиг тараагаад гэхдээ яг манайхаас ялгаатай нь Польшд бол тэр хөрөнгийн бирж тэр дид бүтц нь хамт явагдсан. Манайд болохоор яг эрхийн бичиг тараасан. Хөрөнгийн бирж нь ашиглалтанд орохгүй үйл ажиллагааны эхлэхгүй чинь 3 дүнжил болсон шүү дээ. Бараг тэрийг буцаацсан. Тэгэхээр нөгөө зэрэг явах хэвээр хоёр процесс байгаа тийм ээ. Иргэдэд эрхийн бичиг өгчлөө. Би тэрийг хувьцаа болгож солих хэрэг нь байгаад байдаг. Хувьцаа болгож солих нөө платформ юм уу зах зээл нь бий болж өгдөг. Тэгээд тэр 3 жилийн тэр чинь үнгүүцсэн, хэрэггүй болсон ингээл зарим нь тэрийг хямдхан зарж үрсэн. Тэр манайд бол нэг тийм тогтолцооны шинжтэй алдаанаас болоод тэр нэг хувьцааны соёл юм уу иргэдийг өмчтэй болох юм явж чадаагүй.
Хэдийн алдаа гарсан ч гэсэн би ерөнхий утгаараа манайх шок терапи хэрэглэсэн болов уу гэж боддог л тоо. Гихтээ бас зоригтой тултлан хийж чадаагүй. Уг нь тэр үед зориглоо цахилгааны үнэг чөлөөлсөн байсан бол бид тэр өндөр яг тэр үед хөндрөх байсан баг. Одоо хамаагүй л өрчим хүчний хувьд энэ ч нөгөө бас л нөгөө эдийн засгаас нүүдэл нэг улс төрийн үр дагавар бол Пшеборский гэдэг нэг судлаа тэр Польш гаралтай юм. Тэр хүн пост коммунист улсууд тусан судалсан байгаа юм л. Тэр хүний Монгол улс чинь гинтл тэнгэрээс унж ирээд 90 онд унж ирээд ингэж байгаад юм шүү дээ. Өмнөх тэр 70 жилийн социализм, коммунизм, өмнөх тэр хэдэн мянган жилийн хаан засаг, одоогийн нүүдлийн тэрнээс чинь бас энэ юм байгаа гэдээ бид нар марч хэлвэгээр тас гэд шинэ нийгэм эхлэхгүй шүү дээ. Тэгсэн бол тэрүүнтэй адилхан Пшеворский гэсэн байдаг. Пост коммунист улсууд бол өмнөх тэр нөгөө социалист улсууд юм чинь. Өмнөх тэр халамж нийгмийн тэр юмнуудаа хэрхэн үр дүнтэй ашиглаж чадсан уу? Эсвэл юу гэдэг нь нөгөө реформ хийж чадсан уу гэдгээс нь өнөөдөр энэ улсуудын нөгөө пост коммунист улс их сайхан бол яг тэрэндээ ингээд зүйтгэл байна гэд хэлээд байсан баг. Тэгээ Монголын би бол бас л ингээд нэг жоохон шүмжлэлтэй хэлэх гэдэг юм гэхээр бол Монгол улс чинь бол тэр ч угаас унах байсан л да. Зөвлөлт холбоо тусгаж байхгүй болоод санхүү төсвийн дэмжлэг өрөөсөө тэгэл байх болно шүү дээ. Тэгэхээр шин бид нар бүгд хямрхан тодорхой. Манай эдийн засгийн бараг 70-80% зөвлөлт холбоотуулсан. Тэр үед Жасрагийн засгийн төсвийн 30% нь Оросоос өгдөг татаасаар явдаг. Инфляцийн хайпер супер 360 энтер хөрсөн гэдэг тоо бид үзсэн. Тэгээд 360 бас гайгүй. Тэр үед 11,000 зангатай усад байсан л та. Тэгээ хамгийн гол нэг зүйл. За тэхээс ураа. Тижээгч алдчих. Нөгөө социалист систем нөгөө интеграц гэдэг нэг юм нэг аюул нэгээд биднийг цаана зөвхөн түүхийн эдийн нийл одоо мал аж ахуйч юм ингээд тэгэл тасгээ хаацсан. Тэгэд ингууд ч нөгөө маха идэ ихлээр 20 хэдэн сая малтай ч юм ингээд унхан тодорхой байсан. Яаж босох вэ гэж асуудлыг чинь хэцүү. Тийм учраас энэ олон улсын нөгөө донорын клуб бол тэр бол үнэхээр бид нар аварсан. Төсвийн юун дээр чинь бол дэмжлэг үзүүлэлт оролцсон шүү дээ. Хөвөх юм одоо хамгийн их муулаад байгаа улсууд чинь тэр үе чинь бидний өмнөөс л хүссэн хүмүүс аахгүй Япон, Герман энэ гэдэг. Тэгэд гол нь тэр яг. Тэгээд тэрнээс хойш бол мэдээж нийгмийн асуудал байна шүү дээ. Орлого амжиргаа нь унна. Ингээд тэрийш яаж байгаа нэг бас нэг дэмжих юм байгаа. Ажлын байр байхгүй. Зах зээл нь хөгжөөгөө. Угаасаа манайх бол нөгөө явцуу эдийн засгтай байсан болохоор бүх юм л унна шүү дээ. Гутлын үйлдвэрийн юу ч хөө өршлөх чадваргүй болно шүү дээ. Унна шүү дээ. Тэгэхээр шин тэр хүмүүсээ яах вэ гэхлээр нөгөө нийгмийн халамж юм ингээл хаанаас мөнгө олно тэрийг тарааж өгөөл ингэсээр ягаад тэр нь харин аянда улс төр болоод явцсан. Улс төрийн намуудын нөгөө өрсөлдөх тийм сайхан популизм болчихгүй юу. Тэгэл хөөхт юм. Шин гэрүүл юм. Эхчүүд юу гэлээд ингээл мөнгө гэдэг. Тэгээ тэрэндээ мөнгө хаанаас гаргасан гэлээш одоо уг нь бол тэр ашигт малтмал одоо манай нөөц байгаа бурхан азаа яасан тэр юмыг бид нөгөө сан болгоол дотоод үйлдвэрлэл хөгжүүлэх юм байхад зүгээр сайхан ирэх байж байгаа нам чинь тараагаал тэгсээр бод өнөөдрийн тэр эрдэмтдийн дүнглэлүүд үгнээс Монгол бол жишээлбэл энэ нөгөө тойргоос яаж гарахыг мэддэхгүй болчихлоо гэнэ л дээ. Өөрөөр хэлбэл амл нөгөө хүмүүс ингээ нэг одоо би хэтрүүлж хэлж магад эхэндээ ингээ нэг жижиг ангаахаш ингээл ам ангаагаал хөрх тийм тэгэл амруул юм хийж бол баярал одоо ч мөр тэр нийгэм чинь арслан бор шиг болсон. Өгөхгүй бол тэнд одоо халзан бүрэгдээ өгөхгүй бол ийшээ өгөхгүй бол тэр чинь манай системийн нөгөө засгийн менежментийн буруу бодлого юм шиг. Тэгээд энийг бол би бүр тэгж бар хэлдэг нь волонтерист бас манай засгийн газар бураараа. Тэгэл засгийн газар болгон нэг хөтөлбөр гаргадаг. 20-50 гээд. Одоогийн засгийн нэг юм. Тэний юм тэгэд волонтерист болсон. Тэгэхээр энэний цаана бол намуудын өөрийн концепц нь алга болчиход. Хоёлоо ярьлаа ш баруун зүүнний гэхэд бүр айхтар болиохтод намууд чи энэ ингээ уг нь чадлаараа л энэ шугамаа алдахгүй л бас таахгүй. Барууны нам байна, баруун төвийн нам байна уу, зүүн төвийн нам байна хамаагүй. Цаана нэг суурьш үндсэн хууль. Үндсэн хуулийн дотор чинь бүх юм байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс нэг хос шилжээд энийгээ барихгүй тэгээд дараагийн сонгуул дээр нэг хэдэн судлал хадгалахын төлөө тэгээд баруун зүүнгүй ясаад манай нэг дараагийн өвч одоо популизм болчихсон шүү дээ. Дураараа л амлдаг. Тэр нь бол бидний судалгаанд гардаг байхгүй юу? Тэгээд одоо энэ чөлөө зах зээл рүү шилжихдээ бүгдийн зориуд дампууруулж хаяад ингээд хэдэн
улгаалаад авцсан ч гэсэн гэх шиг тиймэрхүү яриа байдаг л та. Гэтэл яг тухайн үед одоо би аюул сайн сандаа одоо баруун Герман гэж байлаа шүү дээ. Kodak, Modak гэдэг аюул том компаниуд байсан. Тухайн үед бол ер нь дэлхийн хамгийн том компаниуд. Одоо нэрнж үлдээгүй. Бүгд дампуурсан. Тэгэхээр тэр асуудал нь социализмд байна уу, капитализмд байна уу гэдэгтэй биш. Угаасаа үйлдвэрч менежментээ хийж чадахгүй бол технологийн өөрчлөлтөнд дасч чадахгүй бол ингээл ерөнхийдөө дампуурч гэдэг нь нэг жишээ юм болов уу гэж би боддtiin л да. Тэгэхээр бид нар одоо хоёр шилжилт ярьж байна тийм ээ. Улс төрийн эдийн засгийн гэдэг. Тэр цаана бас нэг юм бидний одоо мэдэхгүй шилжилтүүд байна гэж хараад байна л да. Соёлын, сэтгэлгээний, оюун санааны ч гэдэг юм уу те. Яагаад би ингэж хэлээд байна гэхээр одоо соёлын сэтгэлгээ гэхээр энэ манайтай адилхан коммунист байж байгаад одоо ингээ баруун Европыг гүйцэж байгаа жижиг орнууд зөндөө байна л да зүүн Европт. Тэр тэнд ямар соёл бий болж байгаа гэхээр одоо entrepreneur гэж манайх ярьдаг те. Эрсдлээс бизнес үрдэх хүмүүсийг бол ингээ ерөнхийдөө шүтдэг болцсон байна. Манайд бол нэг мундаг улс төрчийг л шүтдэг байгаа шүү дээ. Их оронч улс төрчдийг шүтдэг байгаа те. За тэгээд тэдний тэр өөрсдийгөө судалж байгаа тэр шинжлэх ухааны шилжилт бас тэнд бас их мундаг яваад байна л да. Зэрэг Иргэндээ энэ Монгол хүндээ зориулсан бид нар нийгмиг үнд суулиндаа концепцээр оруулаад хүний эрхтэр тулгуур нэрх чөлөөтэй байна, өмчтэй байна гэж явсан бол тийшээ бид нар чиглүүлэх нэг гэгэрэл юм хэрэгтэй байна. Одоо 35 6 жил явж байна. Энэ жага авсрагдсан. Яг хүүхдүүд бас заах ёстой шүү дээ жишээлбэл. Айжуужус хайж тэгээд энэ чинь бодлогоор орох ёстой манай боловсролын яамнууд ер нь өлегтэй бид нар шүмжлэл танд. Өлегтэй хийхгүй байна. Нэг хоёрдугаарт нь угаасаа бид нар чинь энэ чөлөөт зах зээл нийгэмд орж байгаа юм чинь хувь хүн өөрөө хариуцлага байх хэрэгтэй. Юм болгон тэр хүн заагаал, юм болгон юм нэхлээр нөгөөл ингээд итгэх биш, ингээд явах хэрэгтэй гэж байна. Тэгэд энэ юм явж байгаа нэг хоорондоо хосолж өгөхгүй, эсвэл нэг юм дэмжиж өгөхгүй нэг аюул нүгтэй. Тэгэхээр тэрүүн дээр тулгуур биднээс судалгаа хийгээд нэг ерөнхий дүнгээр бол арчлал бол зөв гэдэг талаар 70% нь хэвээр байна. Яг нь ихэндээ энэ чинь 80% байсан жаахан бууралтай юм л да. Тэр чинь юм ойлгож эхэлж байгаа юм. Хоёрдугаард арчилсан систем чинь нийгмийн асуудлыг шийдэх чадвар нь хэрвээ ихлээр бас нэг 60% нь бол чаднаа гэд итгэл үнэмшилтэй байна. Арчлал зөндөө асуудалтай. Энэ бол бас л тийм идеал одоо нөгөө утоп шиг тийм биш шүү дээ. Бас амьдралын зөндөө юм асуудал зөндөө байна. Гэсэн ч гэсэн энэ бол өнөөдөртөө манай таарсан хамгийн боломжийн засаглалын систем Монголд 70% тийм гэж үздэг. Тэгээ энэ бол яг нэг хүний төсөөл нь хүлээлтний хөндөр гэсэн. Хүлээлт маш өндөр арчлал бол ер нь хүлээлт өнд. Тэгээд жоохон буулгасан асуудлууд ороод байна шүү дээ. Яг өнөө маргааштай ингээ хэрэгж байгаа байдал энэ ч бол нэлээд шүмжлэлтэй. Энэ нэлээд за юг арчлыг эсэргүүцдэг хувь нь бол за нэг 8-9% байт. Энэ юус бүтэхгүй гэж. Энийг солих хэрэгтэй. Одоо юу ч гэдэг. Тэгээд засах хэрэгтэй, их засах хэрэгтэй гэвэл бас нэг хэдэн хувь. За яхаа болно жаахан засвар хэрэгтэй гэдэг. Тэгээ ерөнхийд нь тэр 90-ад оны инерц арчлал бас одоо жоохон механикээр хэлээ л да. Их сайн байсан гэдэг. Тийм учраас одоо манай үндсэн хууль нь ерөөс солигдоод байгаа шүү дээ концепц. Тэр утгаар арчлалд итгэсэн хүлээс юм нэх өндөр байгаа. Тэгсэн мэдээж юмнууд унаж байна. Юу гэхээр бол энэ арчлалыг тээгч институт гэж ярьж байгаа. Парламент, засгийн газар, улс төрийн намууд, сонгуулийн ерөнхий ороод ингээд бүх энэ арчлалыг чинь ингээд тэтгэж явах одоо төрийн институт шүү дээ. Төрийн бус бас институтууд. Тэднэрд итгэл нь бол юу нэмж байгаа. Энэ дотроос хамгийн их жоохон нөгөө өргөн өрөөд ярих юм бол шүүхт итгэл унаад байгаа нь ер нь жоохон санаа зовоод. Шүүхтээ итгэхэ болох юм бол тэр хүн чинь тэр хүний эрх хэрэгжил хамгаалах ганц сайд чинь шүүх шүү дээ. Тэрүүнд итгэхгүй байна гэдэг чинь тэгээ яахаа тэгэл танил талаа асуугаал ингээл нэг нөгөө институт юм руу орохгүй яваад байна. Тэгээ энэ дундаас нь ингээ нөгөө юу нөгөө хуучин нийгмийн юунаас салж байгаа нэг юмнууд байна. Салж чадахгүй юмнууд байна. Салж чадахгүйгаа яг одоо түрүүнээс нь бас гэгэрэлт холбоотой ойлгохгүй байна л да. Тэгээд энийг бидний шалгууднаас нэг юм асуулт байдаг. Нэг бүлэг асуулт. Яг арчил гэхлээр та сонсон бүгд сонсон. За тэгвэл цаана нь яг утгаараа танд ингээ хамгийн түрүүнд орж байгаа 3 үг хилээтэй ч гэхлээр 3-ыг хариулж байгаа. 3-ыг хэлж чадж байгаа бол нэг 3-ны 1 нь 3-ыг хариулж чадж. За тэгээд 2-ыг хариулж чадж байна. 1-ийг хариулж чадж байна. Ерөөс хариулж чадах. Сонсон. Хариулж чадах. Энд чинь нөгөө ойлголт сууг юм шинжил байх л да. За тэр байгааг ингээд
хариултын нөхцлөөр бол бидний хэлдэг нэг субстантив ойлголтууд байгаа. Хүний эрх чөлөө, шударгаас нээлттэй байдал. Тийм ээ. 30 хэдэн жилийн дараа бид нар ямар хариултууд гарах болов гэд найдаад байна гэхлээр чинь хэвлэлийн эрх чөлөө, одоо энэ нөгөө төрийн нөгөө хязгаарлагдал байдал, хүний эрхийн хамгаалч нэг тодорхой юмар буугаад ирэх болов гэсэн бууж ирэх байгаа байхгүй. Тэгэхээр чинь энд нэг юм зөрүү байгаа даа тийм. Нэг талаас байгаа байдлаа шүмжилдээд тэгмэл яг яах ёстой гэхлээр бас сайн мэдэхгүй. Тэгмэл нөгөө өндөр итгэл нь хүлээлт нь байгаад байдаг. Тэгэд энэ хоёрын зөрүү чинь хаашаа явах уу гэдгийг бид нар харах ёстой юм байгаа юм л да. Тэгээд мэдээж хэрэг арчлал сэтгэл ханамж нь буурч байгаа. Одоо энэ дээр дөнгөд гарсан сүүлийн 20 жилээс бол ингээд сэтгэл ханамжтай байдал юмгэд бууралдах. Юунаас болоод байгаа гэдгийг судлах үзэл яг би нэг эдийн засгийн холбоотой юмнуудыг би жоохон ухаж үзлээ л да. Тэгэхээр энэ чинь энэнд нөлөөлж байгаа статистикүүд ач холбогдолтой. Өөр регрессэн загвар гараад харахад бол мөн гэсэн нэг олон юм байгаа л да. Яг эдийн засгийн холбоотой гэхээр бол нэг юм асуудал байгаа. Хүмүүс олж байгаа орлого одоо ингээд хуваарай байна уу? Олж байгаа орлого нь таны тэрүүн зарцуулж байгаа хүч хөдөлмөртэй ч ер нь хэр шударга нийцэж гэнэ үү гэдэг дээр бол бараг 48% нийцэхгүй байна гэдэг байхгүй. Тэш бас юм хийгээл байна. Ойлгохтой амьдрч чадахгүй гэсэн одоо тийм санаа. Хоёрдугаар нь баг энэний өмнөх нэг том юм юу гэхээр баялагын шудар хуваарлалт. Энэ баялагын шудар хуваарлалт саяны нөгөө улс төрийн арчлалтай нөгөө системд итгэхэд биш урам хамааралт. Регрессэн загвар тэгж гарч. Энэ шудрах бус байдал газар аваад байна их байна гэх юм бол нөгөө энэ системд итгэл нь буурах. Ийм л юм гарсан. Тэгм учраас дахиад битээр яриад байгаа хос шилжиж бол концепц юм байна. Монгол улсын концепт дараа тэрийг нөгөө хөгжлийн утгаараа тэр энийг бид нар чинь хоорондоо хамаатай юм байна гэдэг чинь ойлгоход маш амархан шүү дээ. Яг нэг хүн дээр ирж байгаа байхгүй. Яг хүний өөрийнх нь асуудал. Эдийн засгийн чадамж, ерх гэрээ ажлаа юу аюулгүй байдал амжилт. Тэгээ тэр хүний бас их асуудал гараад байна. Манайхан чинь яа гэхэлээ чинь нөгөө социализмаас салах. Юм л бол хаан боон хязгаарлална зөвшөөрөхгүй бичиг цаас тамга гэдэг ингэ яваад. Тэгээ би энэ чинь бас шүүмжлэлт хандаад нэг гэж. Сая ингээ нөгөө Америкийн нэгдсэн улс нөгөө төсвийн шатдаун боллоо шүү дээ. Тэгэхээр чинь нэг тоо явжсэн баг. Цалингүй. Холбооны төвшин нөгөө цалин авдаг хүмүүс цалинг болчихлоо шүү дээ. Хэд байсан 600 мянган гэж. Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн хөрөнгө. Манад одоо хэд байгаа юм бэ ч төр ялбах гэж. 260 гэлөө мянган. Америкээс 2 дахин л байна. Ингэхлээр чинь яаж энэ төсөв чинь ийм амар ачаалыг даах. Уг нь өөр юм руу явуулах ёстой шүү дээ. Америк шүү. Яаж бодсон бол энэ буруу. Тэгээ энэ нэг түрүүний асуусан менталитет нэрх социализм тийм байхгүй. Би энэ жирийн өмнөөс манай намын удирдлагын жирийн хүмүүс илүү ухаантай гэдэг юм л яваад байхгүй. Тэгэл нэг л өдөр ингээ мундаг юм яагаад за яран тэрийг ч би хийдэг юм тийм биш байхгүй. Тэр чинь манай үндсүүд нь концепцээр. Хоёр дахь бас нэг айхтар доо. Цогтбаатар гişүн. Манай гадаад иргэн сайд басан. Хэдэн жилийн өмнөөс л нэмж улсын үйлдвэрийн газар байгуулах байтугай багасхийг гэдээ санал яваал их хурл яваал. Сүүлд нь ерөөс нэг сарын өмнө нэг ярьслаа гэсэн. Бүр одоо бүр яц. Give up. Тэгж байгаа байхгүй. Юум бууруулах. Иннээс нь илүү гаргахгүй шүү гэдэгтээ чүүтэй яатай нэг зогссон. Тэгээ мань хүнийсэн тоо юу гэж? Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 70% нь улсын үйлдвэрийн газруудаас гаргаж шүү. Өнөө хувийн хвшил 80-90% гаргадаг бол 20 жилийн өмнө хайчсан юм байж. Тэгэхээр чи эргээл үндсэн хуулийн эсрэг юм яваад. Тэгээ энэ үндсэн хуулийн эсрэг юмыг энэ эрх баригч байгаа намууд бол санаатаагаар хийгээд байна уу? Тийм санаатай яг ингээд энэ улсын зах зээлийг унгаах гэж байна уу? Санамсаргүй юм итгэхгүйгээр ингэ хийгээд байна уу гэдэг бол мань мэднэ хэлж байгаа. Ерөнхийд нь харахад бол ингээ хүмүүс ярьж байгаа харахад бол ер нь
мэдхгүй тугаадаг шүү га. Бүхэлдээ намын бодлого гэхэлэр чинь тэр чинь санаатай хийгээд байгаа байхгүй. Чи нам тэгж болохгүй ш. Тэр бол манай сонгол өрөөхөөр хориглох хэрэгтэй. Бөө наа чи өнцөд эсрэг заалт байна. Болохгүй аа. Гимэрл явдаг. Энэ өртөг чадварын үзүүл дотор иймэрхүү ойлголт байдаг. Одоо нийт ажил хийж байгаа хүмүүс тунд нь төрийн одоо албан хаагч эзэлж байгаа хувь хэмжээ бол манайх өндөр байдаг шүү дээ. Энэ Казах, Хятад, Өмнөд Солонгос өдрөөс хэд их өндөр вэ? Эдийн засгт төрийн оролцоог нь гайгүй байсан сүүлийн жилүүдэд ингээд огцсон босцсон л да. Энэ болохоор нэг эдийн засгийн хамт олгоо Эрдэнэт хоёртой холбоотойгоор зэснүүрсний хүмүүсүүд тэнд үйлдвэрлэлийн хэмжээ өссөн учраас манайх ч харьцангуй жижиг эдийн засгтай. Тэгээд энэ татврын орлого энэ эдийн засгийг авч явж байгаа компаниудыг хараад тахад хэдхэн л үйлдвэр байдаг. Ерөөсөө нэг за өсрөөл нэг 100 компани. За тэр дотроо нэг төрийн өмчийн оролцоотой уулуурхан компаниуд ихэнх ингээд нийлүүлээд байгаа учраас нөгөө төрийн бодлогоч нь хувийн ижил рүүгээ хандах нь одоо их сарам болчтой юм байна л. Одоо Герман, Японд бол нийт ажлын байрны 80%, эдийн засгийн 80%, экспортын 80%, эдийн засгийн эргэлтийн 80% нь жижиг дунд үйлдвэрүүд байгаа шүү дээ. Маш олон, өвөө олон жижиг үйлдвэр. Mercedes-Benz бол 800 компаниас юм авдаг гэж байгаа шүү. Манад эсрэгээр бүхний ч 80-90% нэг 3-4 компани болчихдог. Тэгээ тэрний толгойд хүнээ тавихын тулд одоо нөгөө намууд ч өөрсдөө тэрний төлөв өрсөлдөлтэй болчихдог л да. Тэгээд тэнд очихын тулд тэгэл худлаа амлдаг. Тэгэхээр манай нөгөө тогтолцоо маань бас таны хэлснээр бас үндсэн хуулийнхаа эсрэг. Тэгээ энийг одоо жишээлбэл нэг баслаа. Одоо яах юунаас эхлэх вэ гэдэг. Тэглээч бид нөгөө анхлан бид нар ирээд уус эхлээд нэг улсын шинжлэх номын дараа шаалстаар баабыг уншиж байгаа ш чадлаараа л шинэ мэдлэг. Тэгээ зөндөө олон юм бичиж чаддаг. Нэр яг энэ нэрээ хүн биш. Яг энэ Монголын тухай бичсэн. Хамгийн сүүлд нь улс төрчдийн хүсэл зориг will байхгүй бол тэр дээдлийн бүх юм чинь бол байхгүй аа. Ингээл тусчаад байгаа. Тэгээд тэгс олон тодлоо. Гэснээс би нөө таны түрүүн арчил гэсэн үгтэй юу яагаад хүмүүс ингээд арчлаад чи өөрөө бие даасан хугдах хүн гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгтээ тийм нэгдсэн шинжлэх ухааны тодорхойлт байна уу тэрийг бол би мэдэхгүй. Энэ хугдах маань хүмүүсийн тархинд ойлголт болж чадчихгүй. Хэр туссан байна гэдгээр бол яг барометр эдгээр гаргаж ирэх байх л та. Тэр миний хувьд энэ арчлал гэдэг үйл явц гэж ойлгодог. Төрийн эрх мэдэл нэг хүчнээс нөгөө хүчин 50 замаар очиж байгаа шүү дээ. Хүмүүс ингээд сонгуулаа хийгээд за та нар одоо миний төлсөн татвараар миний сонгосон саналаар миний амьдралыг дээшлүүлж чадсангүй. Ядаж тэр орчныг бүрдүүлж чадсангүй. Дараагийнх нь хүрээд иртээ гээд ийм л зорилгоор бид нар сонгуул хийж байгаа шүү дээ. Арчил бол миний бодлоор бол энэ гэрэл шиг юм шиг байна. Ингээд гэрэл тусахаар бид нар урд нь олж харж чаддаггүй байсан. Угаасаа байсан бидний сул тал илүү их гарч ирээд байна уу даа гэж би боддог л доо. Тэгээд одоо тэрийгэ цэвэрлэхийн оронд гэрлийн унтраах гадарж байгаа тал. Нэг юм болчихоо гэж бодод байна. Арчил бол өөрөө систем ойлголттой. Энэ бол Монгол улсын хөгжлийн авч явах системийн тухай ойлголт. Тийм учраас том асуудлууд байна. Арай жоохон багахан шиг асуудлууд байна. Өнөө маргааштай тесч болох асуудлууд байна. Ингээд ангилах юм зөндөө юм. Гэхдээ бүхэлдээ энэ процесс ч өөрөө бол ингээд уршгал ёстой. Тэгэд эний нэг л олон тайлбар нэг Куама олонх нь энэ арчлаа дэмжиж явах нь бол энэ бол баталгаа юм аа л гэсэн. Тэгсэн тохиолдолд нөгөө ойр зөөрхөн жижиг одоо юм асуудлууд шийдэд явах болцоотой гэдэг юм бол тэр утгаараа Монголын өнөөдрийн арчлалын 30 хэдэн жилийн дараах процесс харах юм бол суур нь бол баталгаажсан. Өөрийг эргэж буцалтгүй байх. Гэтэ мэдээж ингээд дургуус илэрхийлж байна шүү дээ. Ингээд яагаад ингээд шудраг энэ баялагын хуваарилж чадахгүй эрх баригч болгон л очоо хулгаанд авсан. Нүүрснийг энэ жидүүг энэ ч юм уу дандаа төсвийн мөнгө хулгай гэдэг болцоод ингээд ахлаач. Энэ бол ил яваад байгаа учраас бол хүмүүс нь дургуутсан шүү дээ. Тэр ойлгомжтой шүү дээ. Хоёрдугаар бас манай Монголын үндсэн хуулиараа нээлттэй нийгэм дэлхийд нээлттэй байна гэдэг бол их сайн бариад байгаа учраас дэлхийн нийтийн өөрийнх нь хөгжлийн технологийн информатикийн хөгжил нь бид нар асар их давуу тал үүсгэж. Жишээлбэл сошиал сүлжээ, интернет. Энийг өрөөс хаачлах. За хүмүүс гэдэг нь бол хоёр талтай. Гэхдээ ямар бидний зохиос энэ бол бус нь болоод байхад бол тэгэхээр чин энэ сошиал нэтворк шин
мэдээллийн нөөцгүй тэр хэсгийг хүртэл мэдээлжүүлэх суг нь болсон. Тийм ээ? Одоо жишээлбэл хөдөөний алсын нэг сумын уулан мохор зулж байгаа нөхөр чинь л уцаараа л тэгэл төрсгөө загнаал яваад тийм шүү дээ. Тэр загныхын тулд бас нэг юм байгаад байна шүү дээ. Тэр утгаар энэ бол информатик бол энэ технологи гэж бол асар их сайн. Монголын үед бол яг нэгдүгээр энэ ба. Энэ бол ерөөсөө би бол магтан дуулахад явсаг. Мэдээж энэ чинь нөгөө гүтгэх, гүжирдэх, худал мэдээлэл тараавал тэр бол угаасаа байна дараа арилахгүй. Даже сонирн байсан нөгөө хэвлэн сонирн байх ч хүртэл тийм байдаг гэсэн. Тийм учраас энэ бол шин юм биш. Яг нөгөө хүртээмж нь асар их их болсон учраас хүн болгонд хүрээд байгаа шээ. Манай судалгаагаар бол өнөөдөр энэ сошиал энэ сүлжээг мэдээлэл их усүр гэж ашиглаж байгаа хувийг гэж үзэж байгаа хүн бол бараг 70 гарцсан. Тэрний дээр нь телевиз л яваа. Телевиз радио яг одоо телевиз радио 80% мэдээлэл аваад энэ хурж энэ өрөөсөө сүүлийн 10 жилийн дотор ийм өндөр болсон. Тэгээ энийг контролд нэг бол бас хэцүү. Энэ чинь бол биднээс хамаарахгүй байгаа шин дэлхийн нөгөө том сүлжээ яваад байгаа. Гэхдээ л хүмүүнийг түрүүн хэлсэн мэдээллийн нөөцгүй хүмүүс хүртэл мэдээлэл өгдөг. Энэ бол дараагийн үйлдэлийнх нь суурилтаа өрөөлөд нэг идэвхжих мэдээллийн урсгал донд байна л та. Тий. Тэр мэдлэг болгож боловсруулж чадчихна. Тэр бол ойлголт тэр бол өөр асуудал байна. Гэхдээ хамгаал энэ платформ багс энэ явж. Хоёр дахь манай Монголтой холбоотой нэг бид нар зэш анхаарах хэрэгтэй. Үзэл залгаа бидний үг чинь нөгөө юунаас бүүмрүүд байна шүү дээ. Бүүмэр үе. Тэрний дараах миллениум ч одоо ороод ирсэн. Миллениумд хамар хоо. Миллениум ороо. За тэрнээс хойш. Энэ хүмүүс би түр ярианд эхэллээ шүү дээ. Яос их давуу талтай. Коммунизм маш мэднэ, капитализм маш мэднэ гэдэг. Миллениум биш. Тэд нар шин бол зүгээр юм байсан гэж ойлголоо. Энэ юу юм гэхээр хятадын өндөр өсөлт. Тийм ээ. Америкийн хүчирхийлэлт. Азийн кейс соёл ялангуяа солонгосын поп культур тийм. Хэрэглээний эдийн засаг орсон. Маш өргөн хүрээний хэрэглээ. Ийм юм дотор ингээд нөгөө одоо эд идэвхтэй насныхаа ороод ирлээ шүү дээ. Тэр хүмүүс яаж юм гэхээр эдгээр бол либерал үндэс зүйлсийг хүлээж манай судалгаанд ш. Либерал үндэс зүйлсийг хүлээж авах бэлэн байгаа. Ойлгоод байгаа. Энэ бол зөв гэж ойлгоод байгаа. Тэгсэн мөртлөө тэр нь энийг дэмжих сэтгүүд нь хараахан хүрээг байна. Бусдаас бид нар үгээс ялгаатай ингээ айхтар дэмжиж байгаа юм бол хараахан бас тийм биш. Тэгсэн мөртлөө либерализмыг маш зүгээр ойлгох задалтай. Тэгэхээр чинь энэ 30 хэдэн жилийн арчимд бол энэ генерас ороод ирнэ гэдэг чинь бас энэ суур нь ерөнхийд нь зөв тавилттай л байна гэж би хэлэх гээд байна. Энэ чинь бол генерасаар явна шүү дээ. Ингээд явна шүү дээ. Нэг тийм л юм ажиглагдаг юм л да. Бид таны ярианаас ингээ 3 юм ерөөхдөө зүгээр өөртөө тусгаж аваад сууж байна л да. Арчил бол тасралтгүй үйл явдсан юм байна. Баян суралцах хэрэгтэй. Тэгээ та түрүү хэлсэнтэй шүүхт итгэл зүйл байна. Судалгаагаар тэгж харагдаад байна. Энэ бол үнэхээр аимшигтай. Одоо та бол эрхчлөөний сүүлийн цайзтай энэ шудраг байх хэрэгтэй. Ер нь бол эталон гэж ирдэ шүү дээ, тийм. Бүх юмны хэмжүүр нийгмийн шудраг усны хэмжүүр шүүх байх гэж байна. Хоёрд нь яг сонгуулаа бид нар шудраг хийгээд сурчаасаа гэж би боддتي. Илүү тийм боловсралтай, бодлого тойрсон. Одоо бол таны хэлснээр популизм, хин сайн популизм хийсэн харчаад байна шүү. За гуравт нь одоо төр хитрхийд анхаагаад байна. Эний цаан чинь юу вэ нөхөр нөгөө хувийн өмчийн эрхчлөлөө бага байгаатай холбоотой л доо. Амартья Сен гэх манай эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан юм байна. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хувийн өмчийн эрхчлөлөө байхгүй газар төрийн өмчт анхаадаг. Дагаад ядуурд инфляц өндөр байдаг. Өөрөөр хэлбэл эрхчлөөний хомсдол бол шууд ядуурлуулж юу яадаг юм аа. Орчуулагддаг юм аа. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө ардчлалын үе шимийн нэг бүртгэд бас хэцүү маа гэдэг нөгөө эрхчлөө ба юу үлээд нэг мундаг ном бичсэн би одоо нэрийг санахгүй намайг хэлсэн байл. Тэр нэг ийм 3 реформ хөө шинтгэл хиймэр санагдаад байна л да. Шүүхийг шудраг болгомоор. Яаж л одоо шүүгчнэр ч одоо гавьяа туйлж мэлж өгчөд байгаа байхгүй яг нэг улсын захиалгаар ажилладаг хүмүүс. Энийг болиулж байна. Орос 2-оос өөр ингэж шүүгч шагнал өгдөг газрыг нь баг байдгүй юм л хэлдэг. За сонгуулийн шудраг хийгээд сурчмаа тий сонгуулийн ерөнхий хорон хүчтэй иргэдэн боловсролтой. Гуравт нь одоо өмчийн эрхчлөлөө хувийн бизнесийг дэмждэг соёлд орно. Тэр энэ 3 шинжилгээг хийхийн тулд одоо манад яг ингээ өөр төр гал аваад
магадгүй улс төрийн карьер нь дуусна шүү дээ хөлтөл болно. Одоо шүүгч нартай тэмцэх улс төрчөр үлдээгүй байх шүүхийн системтэй. За энэ сонгуулиар ингээд энэ сонгуулийн сүлжээний мафия гэж манайха ярьдэн шүү дээ. Ингээд бүгд л мэдж байгаа мөнгө тараадаг юм сүлжээтэй болсон. Хин тэрийг атгах чадчих чинь тэр л ялдаг болсон шүү дээ. Тэрэн сүлж тэр нэг хайхтар бодлогын мэтгэлцээ яваад байгаа юм ер нь байхгүй болчих шиг боллоо тий. За ингээд төр ингээд бүх юм өөр дөрөө авч чинь. Жохон ашигтай явж байгаа бизнесүүдийг бүгдэнд дулаагаад авдаг. Энэ удаа ингээд байх ёстой юм шиг болчихлоо шүү дээ. Тэр энэ том реформуудыг хийж чадахын тулд бид нар тийм одоо өстой жинхэнэ утгаараа ардын баатар шиг тийм зөрөгтэй лидер гарч иж чадах болов эсвэл сонгогчдын улс төрийн боловсрол дэвшилж болно шүү дээ. Тэгэхээр одоо энэ хоёр арга замын аль нь илүү Монголд хэрэгжих боломжтой бол сая оюутлогоо сонсголгээд боллоо шүү дээ. Тэр бас л их зориг шүү дээ одоо тэр. Баяр ерөнхий сайдын баяр цогтын сангийн сайдын хийсэн их л том зориг байхгүй тэр чинь. Тэгэл үр дүн юу болсон шоронд л явлаа шүү дээ. Одоо хүртэл тэр хоёрыг чинь энэ хоёрыг яагаад одоо даваа дарж гамбуулын нэмэнд оруулсан мэл. Энэ хүмүүсийг яагаад яалаа асуухгүй юм. Энэ бас аюултай байгаа. Тэгэхээр чинь эн чинь дараагийн хүмүүс зад харъя шигэд. Тэгээ түрүүний энэ пост коммунист улсуудын шилжилтээр бол Монгол болсон тохиолдол бол яг Бэм сургаан засгийн газар, яг даваа даржин гамбуултын хариуцаа тэргүүн шадарсад хариуцаа ховчлын тэрвш ховчлыг зүгөө бас нөгөө олж өрөө приватизац эндэргээл явж исэн гэдэг. Тэд нар бол зориг гаргаад шийдсэн. Яг л тэдний арталт нь өмнөх намын номенклатур янз бүр нэг тийм нэг менталитет байгаа байхгүй. Зоригтой орсон, номоо мэддэг. Эдийн засаг онлоо мэддэг гэдээ орсон. Сүүлд нь байсан. Тэгэл унсан шүү дээ. Тэр утгаараа асар их улс төрийн үн цэнтэй тийм реформууд хийгээд өөрсдөө сүүлд нь одоо хүртэл шавар шавхатаа зурлал яваад байгаа шүү дээ. Одоо хүртэл тэр гамбалдыг танихгүй хүмүүс их болчих гэхдээ өнөө тэр шавар шавхаг нэрс мартахгүй шүү дээ. Энэ бол яг нөгөө инхри хайрт намхны л бас нэг мундаг арга байна шүү дээ. Тэр чинь бүр социализмын үзэл сурталчилж арга нь арилахгүй байна шүү дээ. Яг тэрнтэй адилхан нэг юм хэрэг. Гэхдээ энэ бол өөрөө тэгж хүлээгээд байгаа юм бас болохгүй. Энэ ч бас системээр явах юм байна л да. Нэг хэсгөө шүүхийн рейтинг биш шүүхэд итгэх итгэлийн бид нар бол төрийн институт итгэх итгэл траст гэж дистрас гэдэг юмштэл шүүх бол овоо гайг болж байна. За нэг 10 жилийн өмнө бид чинь 2000 оноос хойш энэ судлаад давтамшаагаад байгаа шүү. 10 хэдэн жилийн өмнө ер нь гайг болсон. Ер нь шүүхтэй итгэв. Тэгээ яг чинь тэрнээс хойш яг нь 2010 оноос хойш бол ер нь бидний нэг хүлээж өсөж үзүүлэлт ерөнхий бүгдээр яг тэр үеэс л яг бүгдээр буурай авсан. Дэлхий дээр юу болсон манад юу болсон нарийн хол юм гараад ирэх. Тэгэд энэ өөрөө бид нар энэ реформыг л бид нар анхаарахгүй бол либерализм ч өөр алга болчих гэдэг. Юу гэсэн үг л манай үндсэн хуулийн дотор орсон гол либерал институционал концепцэн бол эрх мэдлийн хуульт. Тэнцэл хяналт. Хууль тогтоох, хуулиа хэрэгжүүлэх нөгөө тэгээ гүйц засаг хуулиа хянах гэдэг. Энэ хоёр нь цаан яваад байна. Одоо ихэнх реформ биш нөгөө үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөл ихэнхдээ гүйц засал парламентын хоорондын юмыг л зохицуулаад яваад байгаа шүү дээ. Гүйц засал илүү их мэдлэг рүү шахаад ороод тэр бол нормал. Яг зөв л шүүхээрөөс ахрах. Тэгээ шүүхээ ингэж хараад байгаа. Дотор нь байгаа хувийнээс хамаарад байна гэж нэг харж байгаа үнцг байх шүү. Тэмүүс бас энэ хүнийг айлхаар баталгаатай цалин өндөр янз бүрийн нийгэм халамжинд үнэ. Ингээд байх юм бол энэ хүн бол янз бүрийн автахгүй гэдэг шиг. Гэвтэл бол хувинд хамаарад ингээд энийг асуудал хариад байгаа юм бас болохгүй шүү дээ. Харин нөгөө асуудал хэвээрээ хэврэл байна шүү. Шүүхт итгэхгүй хэвээр байна шүү. Тэгэхээр чинь системээр нүүрсэн хэрэгтэй. Магадгүй тэр бүтцэн ч юм уу. Одоо тэгтээ манай шүүх басна би нэг ганц хоёр юмд орсон л ерөнхийд нөгөө хүнээс үл хамаарсан тийм үгээр хэрэгүүдээ ингээд нөгөө үл хамаарсан байдлаар явуулаад байгаа. Гэтэл бол Монгол өөрөө жоох юм. Тэр хүн чинь бол нэг хүнтэй хамт нэг сургууль төгсөн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр чинь системээр харах хэрэгтэй юм шиг юм. Яаж гөр би бас мэдгүй. Тэний үднэс нөгөө либерализм гэдэг юм чинь манай үндсүүл ийм том институт ингээд хаана газар ингээд нэг хаягдсан юм шиг төсвөө гуйжээж их хурлаар батлуулна. Зөндөө асуудлууд байна шүү дээ. Энэ дээр яг зөрөгтэй хийхгүй гэдэг чинь томилгооны хараат бас уудлаа. Нэг өөр хэрэг. Тэгээ ингээл томор ярих хэрэгтэй байхгүй. Тэрнээс хүн солиод юм уу битэрийг одоо судалсан. Энэ шүүх прокурорын хараат бас уудл манад аль алин дээр 0 заасан байдаг.
Тэгэхээр нөгөө дээр үе чинь дэлхийн банк гаргадаг ус одоо гаргахаа үлдсэн байл л дээ. Эрх чөлөөний индекс, эдийн засгийн эрх чөлөөний индекс, ease of doing business гэдэг эсвэл нөхцөлөх чадвар дээр манай ерөнхий үзүүлэлтүүдийг хамгийн хойш татж байгаа хоёр юм маань энэ хоёр болж байна. Одоо шүүх прокурор нь төсвөөс асар их хараатан одоо ингээд өөртөө адилхан институтууд шүү дээ. Бид нар татвар төлөгч нар бол төрөл өгж байгаа шүү дээ. Гэтэл тэрийг сангийн сайд өөртөө авчина гэж боддог юм шиг байна. Эсвэл тэр төсвийн байнгын орны дарга. Тэр хоёр нь ингээд нөгөө шүүхийгээ өөртөө ингээд гуйлгаа явуулсан. Ийм хүү сул тал надад ингээд ажиглагдаад байд. Бусад улс яаж хийдсэн бэ гэхээр төсвийнхээ 2% үгдүүг өгч дээ шүүхт. Төсвийн 2%. Прокурорд бол 1% өгч чинь. Тэгээд тэр дотор өөртөө зохицуулаад явна. Өөртөө нэр хүндээ сайжруулад явна. Улс төрийн шагнал өгөхгүй. Одоо хэдий төрөөс шагнал өгж байгаа ч гэсэн тэр чинь ихэнх нь улс төрийн сонголтын үр дүнд гарч байгаа учраас улс төр хүн байж л байгаа шүү дээ. Намаа бодно, дараагийнхаа сонгуулийг бодно. Тийм учраас одоо шүүхнүүд бол шагнал өгдгийг бас эргэж хараасаа л гэж бод. Ялангуяа тэтгэвртэн гаргангуудаа залуухан шүүгч нарыг маш урдан тэтгэвртэн гаргаад шагнал өгч байгаа. Тэгэхээр энэ бас жоохон буруу тийшээ яваад байна л гэж би боддتي. Ер нь манай өрсөлдөх чадварыг хойшно. Би тэгээд одоо та утгарын цаг дуусч 2-3 асуулт үлдсэн байна. Германтай байсан байх. Би ингээ Германд сурч хахад германчууд маш их ном уншина. Сонин ном уншина. Тэр метронд ирсэн бүгд ном уншиж явж байна. Харьцангуй боловсрол өндөртэй. Тэр нийгмийн итгэх сайтай. Тэгсэн мөртлөө Германд чинь нөгөө юу гэдэг шүү дээ. Улс төрийн боловсролын агентлаг гэдэг. Бүр төрийн яам шиг хүчтэй. Хараат бас улсаас төсөвтэй. Том сангууд байна. Том сангууд байна. Дандаа татвар төлөгчтэй юм гэр. Тэд нь намуудаа бэлддэг. Одоо жишээлбэл Герман тэр улс төрийн боловсролын захтай мараа биш агентлаг. Иргэдэд одоо зөв ойлголт өгөхлөөр маш их ажил хийдэг. За дотоод тагнуулын алба гэж орчуулчмаар нэг юм байдаг. Тэр нь болохоор бүр энэ зориуд экстремизм хийгээд байгаа тийм. Арчлалын эсрэг, суулийн эсрэг юм байх юм бол бүлэглүүд эсрэг тэмцдэг. Гадны нөгөө одоо хайбрид дан гэж ярьдаг болчихлоо шүү дээ. Гаднаас бүр зориуд юм буруу мэдээлэл тараадаг хүмүүстэй. Тэдэртэй тэмцдэг юм байна. Тэгэхээр манад бол аль аль ч байхгүй. Одоо танай академик би бол хой хүмүүсийн одоо сайхан сэтгэлийн үүдэн дээр л явж идэм юм гэж би болголоо шүү дээ. Улсаас мөнгө авдаг юм. Тэрс юу ч авахгүй тийм. Тэгэхээр эн чинь бусад ардчилсан тийм иргэдэн бас харьцангуй боловсролтой улсуудад тийм төрийн том институт дандаа төсвийн мөнгөөр санхүүжиж байгаа. Яагаад гэвэл одоо жишээлбэл Меркелийг бүгд л мэдчихэж байгаа. Зүгээр л физикийн багш хүн шүү дээ. Гэтэл одоо саятан хүнтэй өрсөлдөд гараад ирэх боломж юм. Ингээд татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлчихэж шүү дээ. Тэгэхээр ийм хүү одоо тогтолцоо манайхан хийж чадахгүй. Манай улс төрийн боловсрол агентлагч 1993 онд шүү дээ. Энэ яхаараа татвар 93 онд бодлоо. Яг 93 онд. Энэ бол арц холбооны дэрэгдэх энэ иргэдийн гэгээр чиглэсэн байх хэрэгтэй. Мэдээж эхлээд бол бид нар бол арц холбооны гишүүд, чин намын гишүүд илүү төлхөө анхаарч ирсэн л да. Тэшин гишүүд дэмжигч рүү анхаарсан. Ингээл нэг сайхан нүдэн гэлцсэн л хүмүүс жоохон бас чадлаараа биднэрс бас нэг илүү гарсан. Гэхдээ чадлаараа л заах гэж орлоо гэсэн. Ийм л байгуул анх тэгээд энэ чинь манай захирлаас банзрагчийн дэлгэрэн авал бүртгүүлэгч нь төрийн бас байгууллага номер 5 дахь гэрчлэгээтэй гэж боддог. Өөрөлдвөл 1 2 3 4 5 нь одоо манайх багчтай. Бүр анхных нь баггүй. Иргэнийг игээрлээд авсан. Тэгээд тэр үеэс бол Германы засгийн газар Монгол арц холбооныханд хандаад тэгээд тэд нар Конрад Аденауэр сантай холбож өгсөн. Улс төрийн маш том сан. Цаана бол бас нөгөө Фрид Рейберт ингээд том сангууд байж байгаа нөгөө юугаараа үзэл баримтлаар өөр. Тэгэл тэднэрт анх ингээд болж хаад хөтөлбөрийг харахгүй юу? Одоо ер нь иргэний гэрүүд гэсэн чинь фашизм. Энэ одоо яагаад энэ фашизм юу нэ? Дахиж нацизм дахиж ингээд бидэхгүй. Үгүй чи дайн дуусаад одоо 40 жил болж байна. Танаас одоо энийгээ бараг л яриад идэм гэсэн чинь. Энэ тасралтгүй процесс. Шинэ генерац болон бид нар фашизм, нацизм ямар аюултай гэдэг юм ингээл аагаас нь яварталцах хэрэгтэй. Одоо хүртэл Германы бүх телевизэн баг 20% жил 25% нь бол энэ фашизмын тухай тэр айхтар юм үзэгдэл гэдгийг тайлбарсан баримт кино гардаг. Суугуулнаар яас гардаг юм бэ? Тэгэхээр бас ухаантай гоц.
дахиж Германы хөрсөөс фашизм, нацизм юм гарах ёсгүй гэдэг генерац болгон заасан. Тэрнтэй адилхан бид нар коммунизм дахиж Монголын юм дээр ингэж нэгнийгээ ад үздэг, шашнаар нустгадаг, сүм лам хуургууданд хөөж туудаг, буруу зүрүү гэжсэн нэрэн доор тагнуул гээд шоронд хойшоо явуулчаад 30 хэдэн мянган хүн буудаж алсан хэлмэгдүүлсэн юм дахиж гарах ёсгүй. Энийн үндэс ч өөрөө большевизм, коммунизм энэ дотор ч байдаг юм аа. Ангич ангийн нөгөө анти үзэлтэй чинь байдаг. Цаах систем санагдаад байна. Тэгээ би шил яг яриа жоох өөр юм орж магадгүй. Арчлыг бүтэхгүй энэ салах солих ёстой гэдэг нэг 9-10% гэж байна шүү дээ. Тэгээд дээр нь мэдээж хэрэг энэ чинь өнөөдрийн нийгэм чинь бол Монгол улс чинь ингээд дэлхийд нээлттэй хөгжиж байгаа учраас бол өчнөө бол үзэл баримт, өчнөө үзэл санаа орж ирэл байгаа юм л да тэр ойлгомжтой. Тэгээд тэр нутгийн жишээл ингээд арчил зас. Тэгээд ер нь бид нар одоо сонгогчтой бэлдэж чадчихна та юу гэж бодож залуу юу. Одоо та бүхэн ярианаас бол нэг юм одоо синтез юм уу да синтез гэж яддаг та. Нэг л гарч ирэх гэдэг нь л одоо арчил эдийн засгийн хөгжил хоёр чинь бие биенээ үгүйсэх юм уу эсвэл ингээд та түрүүн хэлсэнтэй хүмүүсийн орлого нь тодорхой түвшинд хөгжиж чинь арчил явдаг юм шүү гэсэн нэг хандлага нэг хандлагатай. Эсвэл эхлээд арчилсан болчоод дараад нь эдийн засгийн хөгжлийн явд юм уу хоёулаа хамт явд юм уу. Ер нь гэхдээ энэ хоёр бол одоо дангаараа оршин тогтнох боломжгүй л гэж би харагдаад байгаа. Одоо өрсөлдөх чадвартай байхын тулд арчилтай байх хэрэгтэй. Арчилтай байхын тулд өрсөлдөх чадвартай байх. Яг бол одоо бид нар өрсөлдөх чадварын судалгаа хийхдээ та түрүүн бол пост коммунист орнуудад харьцуулдаг гэсэн шүү дээ. Бид нар бол ерөнхийдөө уул уурхаагаар хөгжсөн эсвэл дэлхийн баян орнуудтай харьцуулж судлаад байгаа юм. Тэгээ харж яхад нь улс төр эрх чөлөөний индекс сайтай орнууд нь өрсөлдөх чадвар сайтай л байгаа. Тэр энэ ч одоо нэг зоосны хоёр тал шиг л яваад байна гэж ойлгож байна л да. Тэгэхээр энийг одоо манай Монголын нийгмийн тодорхой хэсэг нь ойлгож байгаа цөөхөн ч гэсэн сонгогчдын ялангуяа залуу сонгогчд маань энийг одоо ойлгох бол эднийг одоо яаж боловсруулах вэ бэлдэх үү? Наа чи мэдээж хэрэг би бол ингээд хариулж чадахгүй. Миний барьдаг зарчим бол одоо энэ жирийн энэ хүмүүс биш одоо энэ эднэрс ямар ч буруу байхгүй шүү дээ. Эдгээр хөөрхөдөө чадлаараа амьдрал нэг хөөрх юм хиний дундаар гардаг шиг нэг хоёр итгэхгүй хоос сонохгүй дөрөв 60 хүнд гэдэг. Эдний буруу гэж байхад эдгээр чадлаараа л өөрийнхөө орлого болохоо л ингэ чадлаараа л юм хийгээд байж байгаа. Энэ сонгуул эрх хичээлийн төвд бол өөр ач холбогдохгүй байна. Яг бид чинь өөр нийгэмд хүмүүжид ирсэн байна. Энийг хардаг үнцг нь өөр. Тэгээд нөгөө талаа сонгуул манайх болдгор болсон. Түрүү хэлээш манай арчилсан хөгжлийн суурь нь бэхжсэн. Сонгуул тогтмол болж байна. Намууд нь өрсөлдөж байна. Нөгөө цаатлын боли засаг 50 замаар солигдож байна гэж бол яг А, Б цагаан толгоонд байхгүй. Тэр нь бол энэ тэгэд өрдөн түрэгдэг гэхлээр дээр л бид нар чинь ингээд явчихгүй нэг чармаалт алдчихад. Тэрний эцсийн стратегийн цаад санаа нь юу гэж болох вэ? Иргэдийн гэгэрл юм байл. Одоо жишээл бид нар Японд харьцуулж байгаа. Япон муу эдл улс төрийн намууд бол бүр одоо 6-7% итгэл даах. Засгийн газар нь авах юм байх. Тэр нь болохгүй. Яг манайх дээр нь манаас илүү ширүү. Манайхаас юугаар ялгаатай юм гэхээр тэд нар энэ бүгдийг цаатлын арчилсан нөгөө үнэт зүйлстэй либерализмд үнэнч байдаг учраас тэрийг хангахгүй байгаа нүдээр эдрээ шүмжээд байгаа. Бид нар чинь нөгөө цаана байгаа юм нь эднэртэй уйлдаж өгөхгүй. Тэгээ эднэр болохгүй нэг удаа давхар нөгөө арчилсан үнэлэмжийн хамт унгаач гал болчих. Муусан юмнууд гарснараа нэг болох байлаа. Энэ ялгаа. Гэхдээ энэ ялгаа Япон манай хоёрын ялгаа нь гэхлээр хүмүүс гэгэрэл байхгүй. Гэгэрэл. Тэгээд чинь юм ойлгож байна шүү дээ. Либерализм гэж үе. Одоо манай дээд сургууль либерализм эсрэг багш нар байна гэж бодлоо. Болохгүй шүү дээ. Бид заримдаа бас нөгөө гэдэг хөдлөн шүү дээ. Үгүй яг либерализм нь юу ингэ асуухлаар гэтэл манай үнцүүл дотор байдаг. Эрх мэдлийн хуваарлт, тэнцэл, хяналт. Үгүй энэ ч либерализм суурин шүү дээ чийлээд. Тэгээ тэр нь хүний эрхийг эрхшүүл хамгаалдаг гэл ихлээ. Ийм л байна шүү дээ. Тэгээд ярил энэ чинь ингээд энэ тэндээс зулгааж яриад байгаа болчихд юм гэсэн бол. Ингээд энэ бол том бид нар улс Монголын нийгмийн хөгжлийн тухай ярих гэдэг бол
нэлээд бас дөрвтэй суйрлуу ярих хэрэгтэй юм шиг. Тэгэхээр чи эргээд үндсүүлийн концепц ярих болчихоо. Либерализм ярих болчихоо. Монголын өрөө онцлогоо ярих болчихоо. Нүүдлийн аж ахуйгаа ярих болчихоо. Ингээл эхэлдэг юм л. Одоо бидний хувьд энэ өрсөлдөх чадварын үзүүлэлтийг сайжруулахын тулд бас энэ нэвтрүүлгийг хийгээд байна л да. Тэгэхээр одоо хүнтэй зочдосоо ямар жорх юм уу ямар санаа шилдэг санаа байж болох уу гэдэг нэг ийм их асуултаар би ерөөхдөө дуусгаад байгаа юм. Тэгэхээр ер нь хоёулаа цаг нэлээд явцсан байна. Тэгэхээр та одоо өрсөлдөх чадвар хөрнө жоохон хайр сонсогдоод байвал ер нь хөгжилгээд ойлгох болно л доо. Энэ маань өөрөө хөгжлийн хэмжүүр, хөгжлийг яаж хэмжих вэ гэхээр олон үзүүлэлтээр хэмжиж байгаа нэг юм арга юм байна. Тэгээд манайд бол одоо эдийн засгийн нөөц бол байна. Залуу үндэстэн байна, суралцах чадвартай. Засаглал дээр л бид нар нэг жоохон болж өгөхгүй байна даа л гэж би хардаг шүү дээ. Яг улс төр маань жинхэнэ утгаараа либерализмад тойрсон те. Хүний эрх хэрэгчлөөг хамгаалахын тулд бид нар ерөнхийдөө улс төр хийж гэнэ гэж би ойлгоод шүү дээ. Улс төрийн цаад зорилго бол энэ чинь мэдээж 3.3 сая хүний бүх хүслийг хангах гэж байхгүй. Гэхдээ тэр чинь нийлж байгаа нэг цэг байгаа. Тэр цэгийг олох одоо шинэлэг ухаан юм уу та. Би зөв хөвдөө улс төрийг бол тэгж ойлгодог л тоо. Энэ нийгэм чинь нэг тийшээ харах хэрэгтэй. Мэдээж тийм коммунист маягаар ингээд нэг мундаг лидер гарч ирэл бүгдийн ташууртаал тийшээ авчна гэж байхгүй. Хил амаа олно. Ирэх мэдл хэрэгтэй. Гэхдээ тэдний тэнцвэртэй байх хэрэгтэй. Манай судалгааны арга зүйн бид нар бол за англи individual approach гэж байгаа. Хувь хүний үзэл бодол биднэрт бол гол мэдээлэл их үүсэр. Тэгээд бид нар судалгаа хийхдээ түүрээ бол ер нь зарим хүмүүс гайхаар тийм арга зүйрэлд байхгүй. Айлд ороод 3% энэс авах киш гэрийн загвараад шоу хайжээж гэж одоо энэс авах юм байна. Тэрнээс биш энэ жоохон настай юм чихэн хатуу юм шиг байна. Энэс авах гэж болохгүй гэдэг. Тэрийг чадлаараа тэр айл үрхийн респондент тултал бид нар хийх гэж үздэг. Яг нүдэн байгаал байх л та. Тэгэхээр чадлаараа л ингэдэг. Тэгээд тэр юу гэсэн үг гэхээр яг сайн өрсөлдөх чадвар гэдэг дээр бол энэ Монгол хүнд итгэх ёстой байхгүй. Хинч одоо Африкт болоод байна, Араб улс болоод, Евро Америк. Гэхдээ яа бид нар одоо яагаад болохгүй гэд бидний заавал заагаа, сургаа, татвараа шахаад эсвэл зөвшөөрөө. Ингээ нэг хэсэгтээ бол чадахгүй ч магадгүй шүү дээ. Магадгүй шүү дээ. Энд чинь Монгол улс одоо захиа 1000 жил одоо наадаж оршихгүй л үү. Монгол хүндээ итгэх хэрэгтэй байна. Яг тэрэн дайтлан Монгол хүний өрх эрдэнэ итгэх хэрэгтэй. Монгол хүний санаачлалд итгэх хэрэгтэй. Монгол хүний дээр амьдрах гад оролж байгаа юмд бид итгэх ёстой. Булгаа игээд хүрээ талах гайг бол тэгэл ингээл явах ёстой. Гэтэл үгүй ээ. Эдгээр бүтэхгүй. Малын тараагаад өгч идээд тусчнаа. Төрд итгэл муу байна гэдэг шиг. Төрөөс иргэндээ итгэл. Тэгээд энэ зовлон дээр бас ингэ волонтеризм түрүү хэллээ шин. Засгийн газар болгоо энэ улсын мөнгийг бидний татварын мөнгийг өөртөө ашигтайгаар ингээд дахиад өнөө хөөрхөө арайг нэг хариуцлага ойлгоод арайг нэг бие дагаад арайг нэг жаахан гिचээс хүмүүстэр уу харах шин ингэ сууж мөнгө өгч юм байна шүү дээ. Тэгэл хойсон шүү. Тэр нь тойрын явцлага яаж вэ? Гэхдээ энийг үндсүүлээ дахиад нийгмийн хөгжлийн асуудал бол дандаа том суур юм нэг ярих хэрэгтэй юм шиг би ойлгодог байна. А манай Монголын юмд бүр доошоор ядаж үндсүүлэх концепцийг хараад үгүй эн чинь нэр хүн гэдэг шин нэгдэн тавьсан юм байна шүү дээ. Хүний эрх гэдэг чинь одоо эхний бүлэгт байж шүү дээ. Монголын ард түмэн бид гэж эхэлж байгаа шин Монголын ард түмэн тэрнээс Монголын төр гэдгийг шүү дээ. Үндсэн хууль маань энэ 3 хүнээс эхэлдэг гэд энэ бол энэ дотор чинь бас нэлээд юм шаардаад байна уу яагаад. Тэр нөх хүнд итгэх ёстой тэгэл. Өөрөө боловсрон малаад амьдрах юм. Над чинь ном эргүүлээд амьдрах юм байна. Тэр үнэ сонголтын асуудал шүү дээ. Тэр нь битээ садаа бол. Итгэх ёстой. Жаа мэдээ дэмжих ёстой л да нэг. Улсын хийх ажил тэр шүү дээ. Тэр боломжийг л олох талаар дэмжих ёстой. За танд баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр манай хүндтэй чичсэн улс төрийн ухааны доктор Ганбатухай одоо ардчил яагаад өрсөлдөх чадварт хэрэгтэй юм бэ? Энэ эдийн засгийн шилжилт, улс төрийн шилжилт эдгээр маань яагаад одоо бие биенээ дэмжиж цогцоор нь явах ёстой юм бэ гэдэг талаар маш сайхан тайлбарлалаа. Цаашдаа монголчууд бид юун дээр анхаарах ёстой вэ гэдэг дээр ч үнэтэй одоо сургаал зөвлөмж судалгааны үр дүнгээс хуваалцсан танд баярлалаа.
Ингээд дэлхийд өрсөлдөх Монгол урайтай өрсөлдөх чадварын энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөө. Дараагийн дугаар хүртэл баяртай. Бид хаана явна вэ? Монгол хүн урлаг спортын хувьд бусад дэлхийд өрсөлдөж чадж байна. Харин Монгол үндэстэн нийгэм, эдийн засаг, бизнес засаглалын хувьд хэр өрсөлдөж байна вэ? Бид хөгжиж байна уу эсвэл хурж байна уу? Энэ асуултад өгөх бодиттой объектив бас шинжлэх ухааны хариулт бол өрсөлдөх чадварын судалгааны дүн юм. Хөтлөгч, эдийн засгийн ухааны доктор Отго Чулуу